Number one is to raise Merit төсөл нь болохоор зэрэг 2025-аас 2030 онд Монголд хэрэгжих Канадын засгийн газрын санхүүжилттэй төрийн албан хаагчийн чадварыг нэмэгдүүлэхэд нь туслах ерөнхий зорилготой ийм төсөл юм байгаа. Иргэн төвтэй төрийн үйлчлэгийг бий болгоход нь туслах гэсэн үг. Тэгээд энэ удаагийн сургалт нь болохоор зөвхөн тэр үрдэнэ суурьсан төлөвлөлт менежмент гэж чиглэлээр тусгайсан сургалт. Тэгээд өөр одоо үрдэнэ суурьсан төлөвлөгөө хяналт менежмент гэдгээс гадна гендер хүний эрхтэй ёс зүй гэдэг сэдвээр олон төрлийн сургалтуудыг бол Канадын техникийн зөвлөхүүд маань ирж энэ төсөл хэрэгжих 4 жилийн туршид зохион байгуулнаа. Тэгэхээр Канада улсаас авч болох хоёр туршлага байна гэж би бодож байна энэ дээр. Нэгдүгээрт бол бүх одоо засгийн газрын явуулж байгаа төрийн албаагч хийж байгаа бүх ажлын талаар тайлан мэдээлэл өгөгдөл нь иргэн болгонд бүр эхнээсээ нээлттэй байдаг. Бүх юма заавал нээлттэй байх ёстой гэдэг иргэн хүн хүссэн үедээ тухайн төсөл хөтөлбөр тухайн ажлын талаар мэдээллийг авах боломжтой байдаг. Хоёрдугаар гэх юм бол одоо Монгол улсад танаа дархан ч гэсэн сайн хэрэгжүүлсэн байлээ. Платформуд байсан тий. Тэр нь уг нь ажиллаж байна. Гэхдээ тэрнийгээ яг үнэхээр мэдээлэл өгөгдлөөр нь хангаж чадж гин үгүй юу? Тэрийгээ байнга тэр өгөгдлөө тэрлөө оруулж гин үү? Нэгдүгээр цахим байдлаар өгөгдөл өгөх хувилбараа сонгочоод хамгийн түрүүнд одоо хийдэг одоо хөвшлэн болчоод бүр аргагүй үед цаас хэрэгэлдэг тийм алхмаар шилжих юм бол болох байхаа л гэж бодсон. За тэгэхээр төрийн албан хаагч гэдэг маань яг англи хэлнээс орчуулах юм бол олон нийтийн албан хаагч гэсэн үйлчилж байгаа хүн гэсэн үг. Тэгэхээр олон нийтийн төрийн албан хаагч гэдэг бол миний хувьд бол маш нэр хүнтэй албан тушаал гэж би боддог. Шинэ арга барил юу вэ гэж сорилтыг туулж шинэ юм хийж үзээрэй гэж зөвлөмөр байна. before you do that.